Намжимгшин одоо эн чинь нөгөө цэцтэр за жишээ татаж ярихад жишээлбэл сая 24 оны сонгуулиар ингээд тойрог томроод 3 аймаг ч юм уу нэг болоод ингээ явангуут гишүүд болохоор өөр өөрсдийнхөө хэвлэмэл материал сэтгүүлийг тараагаа сонгуулийн үеэр сурталчилгаа хийсэн гэдэг асуудал тийм үү. Цэц энэ дээрээс одоо жишээлбэл юу ячлаа штэ. Зөрчсөн байна гэдэг болчлаа штэ. Та бол их хурл хөлөөлж энийг бол одоо зөрчөөг байна гэдгийг хамгаалахаар орсон байгаа тийм үү. Тэгэхээр ерөнхийдөө бол яг одоо та энэ дэр нэг гол аргументуудыг хэлж өгөөч. Сая жишээлбэл бид нар яасан гэхээр би жишээлбэл өөрөөрөө ботход Төв аймаг дээр бэлтэж явж байгаа. Тэгээд Дархан Сэлэнг ороод 5 дугаар тойрог гэдэг ингээ болцсон. Тэнгуут их хурлын яг бодит амьдрал дээр бол их хурлын гишүүн хүмүүс бол сонин хэвлэл тараагаад за тэгээд бүр тэгж ярих юм бол засгийн газрын үйл ажиллагаа танилцуулна гэдэг байдлаар ингээ явцсан. За тэнгуут яасан бэ гэхээр ардсан нам бол бүлгийн зөвлөхүүд гээд бас одоо тэгээд бүлгийн мэдээлэл танилцуулна гэдэг. Шулуухан хэлэхэд бол тийм кавер хийгээд явцсан байхгүй. Тэгэхээр одоо энэ ингээд цаашлаад яаж явах юм бэ? Одоо энэ дээр та гол нөгөө гол аргументуудаа хэлээч. Өөрөлдвөл цэцтэр гаргасан гол аргументуудаа танилцуулаач гэж хүсье. Тэгээд нэг тодруулах юм байгаа хариултын дараа. За намжим гишүүний микрофон өгөөгүй. За яг уу энэ цэцгийн дүгнэлт дээр байгаачлан улсын хурлын гишүүний хувьд одоо сонгуулийн жил эхснээс хойш 1 сарын 1-ээс нөгөө нэр дэвшүүлэх ажиллагаа хүртэлээд нь шүү дээ тий. За энэ хүртэл бол улсын хурлын гишүүний хуваараа хийсэн ажлынхаа тайланг тарааж байгаа нь тарааж одоо иргэд сонгогчтой уулзалт хийж байгаа нь иргэд үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт цэцээс гарчаад байгаа. Улсын хурлын итгэмжсэн төлөөлөгчийн хувьд гол одоо аргумент юу байсан бэ гэхээр улсын хурлын гишүүн бол ард түмний элч төлөөлөгч тэндээс 4 жилийн хугацаатай мандаттай сонгогддог хүн. Энэ хүн улсын хурлын гишүүний төлөөлөх, хууль тогтоох, одоо хэн шалгахтай энэ чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд заавал энэ нөгөө арсан парламентын энэ зарчмын дагуу иргэд сонгогчтойгоо эргэх холбоотой ажиллаж хийсэн ажлаа тайлгнаж ингэснээр нөгөө ард түмэн маань улсын хурлын гишүүн өөрсдийн эрч төлөөлөгчөөрөө дамжуулж төрийн одоо эрхийг барина гэсэн энэ үндсэн хуулийн суур зарчим маань биелэх юм боломжтой байна. За улсын хурлын хуулийн 8 дугаар зүйл дээр бас улсын хурлын гишүүний бүрэн эрх бол тангараг өргөснөөс эхлээд дараагийн улсын хурл одоо бүрэлдэснээр эн чинь бүрэн эрх нь дуусж байгаа. За энэ бүрэн эрхийн хүрээнд юу байх вэ гэвэл улсын хурлын гишүүн өөрийн иргэд сонгогчдоо мэдээлэл өгөх бол өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Тэгэхээр энэ бол зөвхөн одоо сонгуулийн жил эхэлсэн үгүй юугаас хамаарахгүйгээр бүтэн сонгогдсноос хойш дараагийн хугацаанд дуусах хүртлээр энэ үүрэг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа. За цэцэн яг уу энэ дээр 3 юм үндслэлээр бол энэ зүйл заалтуудыг үндсэн хууль зөрчсөн байна гэд үзчихэж байгаа. Энэ одоо зүйл заалтууд маань нэгдүгээрт тодорхой биш ойлгомжгүй байна гэдэг байгаа. Тэрний яг гол одоо аргумент нь яг энэ дээр цэцгийн дүгнэлт дээр ингээд зарим параграф эдэртэй санал нийлэхгүй юм зөндөө байгаа. Яг мэтгэлцээний ям мэтгэлцээний үеэр дурдсан тайлбарууд, сонгуулийн ерөнхий хорооноос экспертийн хувьд авсан дүгнэлтүүд, учир шалтгаанууд бол зөндөө олон юм дурдгдсан. Гэтэ энэ дүгнэлтэн дээр ерөөсөө ороогүй. Энэ дүгнэлтэн дээр ерөнхийдөө одоо цэцгийн гишүүд өөрсдийнхөө байр сууриас одоо хандаад нэг талын угаараа мэдээллүүдээ оруулаа явцсан байна гэж би бас харж байгаа. Гол одоо нөгөө 3 үндслэлээр энийг хүлээн зөвшөөрөхгүй одоо үндсэн хууль зөрчсөн гэж байгаа юм нь бол нэгдүгээрт энэ улсын хурлын гишүүний хувьд хийсэн ажлын тайлангаа сонгуулийн сурталчилгааны материалаас нөгөө ямар ялгаатай байх нь хуулийн зохицуулт байхгүй. Тэгээ ойлгомжгүй байгаа нь улсын хурлын гишүүн тайлан тараах нэрээр сонгуулийнхаа сурталчилгаа хийх боломжийг бүрдүүлсэн байна. Тэгэхээр гол нөгөө нэг мэдээлэл гаргачаач гэсэн хэлж байгаа нь окей, тайлан тараах мэдээлэлээ өгөх тэр иргэд сонгогчтой ба. Гэхдээ тэндээ хийж байгаа тэр мэдээлэл тайлан чинь яг хийсэн ажлын хүрээнд байх юм уу? Яг ямар шалгууртай байх юм бэ гэдэг ямар зохицуулт байхгүй болохоор үүнийг улсын хурлын гишүүд буруугаар ашиглаад илүү өөрийгөө дараагийн сонгуульд орох нэр дэвшигчийн хувьд сурталчлах юм ажиллагаа болгоод байгаа. Гүцэгээд хариул. Наадах чинь чухал асуудал ярьж байгаа шүү үнэхээр. Ийм байгаа учраас эний тэр нөгөө тайлангийн агуулга нь юу аах юм, хэлбэр нь юу аах юм, тэ хэмжээ хязгаар нь юу аах юм, юу хийж болохгүй юм, ямар мэдээлэл тусгаж болохгүй юм гэдэг энэ асуудал ерөөсөө орхигдсон байгаа, ерөнхий байгаа учраас энэ болохгүй байна гэдэг аргументыг хэлсэн. За нөгөө талаараа энэ сонгуулийн тухай хуулийн 48-ийн 1 дээр ерөнхийдөө хууль бус сурталчилгааны асуудал байгаа. Тэгээ хууль бус сурталчилгаа буюу иргэд одоо олон нийтийн сонгогчдыг татах зорилгоор ийм зүйлийг хийж болохгүй гэдэг.
За сонгуулийн ерөнхий орооноос бол зөвхөн энэ зүйлийг 1 сарын 1-ээс сонгуулийн жилийн 1 сарын 1-ээс хориглосон. Энд бол одоо бусад хүмүүстэй уулзуулаад дүүргийн иргэдийг дуудаад ингээ уулзах зохион байгуулах тухайн гишүүн биш хүн бол уулзах боломж нь нээлттэй байгаа гэдэг тайлбарыг өгсөн. Үнэхээр ч одоо хуулийн зүйл залтаар бол тийм байлээ. Энэ дээр зүгээр нэг аргумент нь иргэн хүн, гишүүн биш хүн ажлын тайланд тарааж болох юм уу гэдэг асуулт байсан. Ажлын тайлан яах гэж тараахын эрэг сонгогчдын одоо гишүүн биш одоо сонгогдоогүй субъектийн хувьд бол яах вэ гэхээр сонгуул зориулж тараах байхаа. Тэгэхээр боломжгүй энэ бол иргэд сонгогчдын саналыг авах одоо зорилгоор сонгуулийн сурталчилгааны кампанид ажил эхлэегүй байхад энэ ажлыг эхлэх болно гэсэн. Тэгэхээр энэ дээр бол эцсийн гишүүд нэлээд ноцтойгоор одоо хандаж за тэгээд цахимаар тараах юм бол окей юм уу, эсвэл хэвлээд тараах юм бол энэ эд хөрөнгө тараасан гэдэг хэрэгт орох юм уу, яахаараа улсын хурлын гишээ өөрийгөө таниулах ажлын тайлангаа хийсэн тайлангаад юу яагаад танилцуулж болоод жирийн иргэд болдгүй гэсэн энэ аргументыг бол нэлээд тавьсан байгаа. За хоёрдугаарх нь бол яг эндээс үүдэн гарсан тэгш бус байна гэж байгаа. Тэгээ иймэрхүү байдлаар зохицуулсан нь ер нь бол улсын хурлын гишүүн хүн за тэгш энгийн иргэн хүн сонгуульд горилогчтой хүний хувьд тэгш бус байдлыг үүсгэжээ гэсэн асуудал байгаа. За 3 дугаарт бас ялгуурлан гадуурхсан байна гэдэг. Тэгэхээр яг хуу нэлээ наривчилсан гадны одоо зөвлөмжүүдийг дурдсан асуудлууд байгаа. Зүгээр миний харж байгаагаар бол энэ бол эхний бол тэр тодорхойгүй байдал нарийн зохицуулт байхгүй асуудал нь улсын хурлын гишүүний байх ёстой заавал иргэдтэй тайлагнах ёстой процессыг тэр чигээр нь одоо байхгүй юм шиг ийм гисцийн дүгнэлтэнд оруулсан. Тэгэхээр энийг бол яг бидний хувьд хууль тогтоомжийн хүрээнд бас харах боломжтой гэж харж байгаа.